Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ ярьж өгөх гээд Солонгост гарсан босооны загасчны хэрэг гэж нэрлэгддэг аимшигтай хэргийг ярьж өгөх гээд бэлтлээ. За ингээд ярьж эхлэе. 2007 оны 8 сард нэгэн их сургуулийн шинэхэн хос босоонд аяллаар ирдэг. Тэд завинд сууж далайд гарч үдэхийг үнэхээр их хүсдэг. Ингээд бомт дээр ойролцоогоор 70 гаруй настай харагдсан нэгэн загасчин өвгөн дээр очиод завиндаа нэг суулгаад үзүүлээч гэж гуйсан. Тэгтэл тэр өвгөн эхэндээ ол дургуутсаж зөвшөөрөхгүй янзтай байсан ч гэсэндээ тэр хоёрыг гуугаад исэн болохоор зөвшөөрөөд тэр хоёрыг завиндаа суулгаад далай руу гардаг. Далайд гарснаас хойш 30 орчим минутын дараа хосуудын хувьд бүх зүйл шин содон сэтгэл тогтлон байсан. Тэр хоёр селфи зураг авахуулаад хоёулаа маш аз жаргалтайгаар байгалийн сайхныг ингээ хараад далаа дээр хөвж явсан. Гэтэл хосуудын жирийн нэгэн загасчин гэж бодсон тэр өвгний нүүрний хувирал нь аажмаар өөрчлөгдөж эхлэн залуу эмэгтэй рүү хандан бинд нь хүрэх гэж оролдон үүнийг нь эсэргүүцсэн найз залууг нь араас нь түлхээд далаа руу унгаачихдаг. Залуу мэдээж уснаас гарах гэж бүхэл хүч чадлаараа тэмцэлтэж завнаас зурсан боловч загасчин урт ishтэй үзүүртэй том дэгээтэй уургаараа түүний хид хідэн удаа хүчтэй цохиж дээрээс нь бүр дарж эцэст нь залууг усанд живүүлж амь насыг нь хөнөөдөг. Дараа нь завин дээр үлдсэн эмэгтэйг хүчнэтхийг завдсан ч бүсгүй хамаг чадлаараа эсэргүүцэж тэр өвгөнтэй зууралцсан. Тэгтэн өвгөн тэгвэл чийч гэсэн үг гэж хашгираад түүнийг мөн далайд түлхэж унгаагаад дээрээс нь бас дахин уургаараа цохин доош нь түлхэж дарж завь руу гарахгүй ямар ч тийм завшаа өгөхгүй дарсаар агаад охиныг бас живүүлж амь насыг нь хөнөөсөн. Маргааш өдөр нь хоёр хүүхэд нь холбогдохгүй байгаад санаа зовсон хосуудын ар гэрийнхэн цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа эмэгтэйгийн цогцсон босооны далаагаас өөр нэгэн загасчны завинд шүргэгдэж олддог. Дахиад 2 хоногийн дараа найз залуугийнхан цогцос бомб торчмоос олдсон. Цогцсны шагаа, шилб, зүүн мөр, гар зэрэг нь хугарч маш олон шарахтай болсон байсан. Гэвч тухайн үед бол цагдаа нар яг аллах гэж нотлох ямар ч баримт олж чадаагүй учраас хоёр оюутан хамтдаа далайд гарч амиа хорлсон байж болцсохгүй гэж шууд дүгнэлт хийсэн. Ингээд жинхэнэ алуурчин бол огт сэжиглэхгүйгээр энэ хэрэг бол хаагдсан байгаа. Мэдээж ар гэрийнх манай хоёр хүүхэд бол амиа хорлох хүүхдүүд юусоо бишээ. Амиа хорлох байлаа ч гэсэндээ хаа байсан тэр далай руу очиод тэр далай руу живж амиа хорлолно гэж юу байх вдэ гэд хэдийгээр эсэргүүцэжсэн ч гэсэн цагдаагийн газраас бол ингээ амиа хорлолт гэдэг үгэнчгсэн. За тэгээд энэ хэрэг гарснаас 25 хоногийн дараа буюу 2007 оны 9 сарын 25-нд яг тэр бомбт дээр хоёр залуухан эмэгтэй 24 настай, 23 настай хоёр эмэгтэй ирж мөн л загасчныг завиндаа суулгаад өгөөч гэж хүссэн. Загасчин өвгөн бол энэ удаад маш дуртай зөвшөөрч тэднийг завиндаа суулгаад далай руу гарсан. Далайд гараад хэсэг явж байгаад тэр өөрийнхөө тор тавьсан газраар түр саатаж хаашаа тороо шалгаж эхэлсэн. Энэ хооронд нь болохоор хоёр эмэгтэй бие биенийхээ зургийг дарж өгөөд бас далайг сонирхоод сууцгааж исэн. Өвгөн тороо бүгднгийн нэмхэл цэцгэлж дуусаад тэднэр буцах замдаа мөн л өмнө нь болсон эмгэнэлт явдал тавтагдсан. Загасчин эмэгтэйчүүдийн биед гар хөрөх гэж оролдож эхэлсэн. Мэдээж хоёр бүсгүй бол хоёулаа эсэргүүцэж өвгөнтэй түлхэлцэж ноцолтож агаад гуруула хамтдаа далайн усанд унцгаасан. Далайн амьдралд мэдээж туршлагатай болсон загасчны хувьд бол маш хурдан завь руугаа буцаад авираад гараад ирсэн. Харин хоёр эмэгтэйгийн нэг эмэгтэй нь бол хүчтэй давлгаанд шууд урсаад живж амь насаа алдсан. Нөгөө эмэгтэй нь бол завинд гарахаар завнаас зууралтанд тэмцэж исэн боловч өвгөн нөгөө уургаараа дахин доош нь түлхэж түүнийг дарж гүн рүү нь живүүлж амь насыг нь хөнөөсөн. Маргааш өдөр нь нэг бүсгүйхийн цогцос 3 хоногийн дараа нөгөө бүсгүйхийн цогцос босооны далайн өмнөд хэсгээс олдсон. Тэгээ энэ хэрэг дээр ч гэсэндээ ямар ч камерын бичлэг байхгүй. Тэгээ тэр өвгөний завин дээр тэр хоёр эмэгтэйг суугаад явсан гэсэн баталгаа нотлохоо байхгүй байсан учраас мөн л цагдаа нар мухардалд ороод ижсэн. Тэгээ энэ үед бол гэмт хэрэг үйлдсэн өвгөн бол юу ч болоогүй юм шиг загсаа бариад ажиллаа хийгээд байж лээсэн.
За харин хэрэг гарснаас 2 хоногийн дараа болохоор цагдаагийн газарт маш ноцтой хэргийн сэжүүрийг тайлахуйц тийм дуудлага мэдээлэл ирсэн. Тэр нь юу байсан бэ гэх юм бол нэг эмэгтэй нөхөртөөгөө 2 хүүхэдтэйгээ яг тэр бусааны далаагаар зугаалах гад машинтаагаа ингээд явж исэн. Тэгээ тухайн үед болохоор эхнэр нь 2 хүүхдээ ардаа суулгаад машинаа жолоодоод нөхөр нь болохоор моцикл унмаар байсан болохоор моцикл унаад уртталтанд давхижсэн байгаа. Тэгээ дөрүлээ ингээд явж байгаад яг 4 замын уулзуур дээр ирэхэд эхнэр нь хальт нөхрөө ингээ хаашаа иргэснийг нь мэдэж чадахгүй, баруун тишээ иргэсэн, зүүн тишээ иргэснийг мэдэхгүйсэн болохоор зүүн тишээгээ эргээ явчихсан. Гэтэл нөхөр нь бол баруун тишээ иргэсэн байсан болохоор эхнэр нөхөр хоёр бие биенээсээ холдчихсон. Тэгээ тухайн үед болохоор нөхөр нь гар утсаа аваад явчихсан. Эхнэр нь гар утсгүй явж исэн болохоор нөхөртөөгөө холбогдохын тулд зам дээр алхаж яваа хоёр бүсгүйтэй тааралдаад тэгээ тэр хоёроос утсаа түр хэрэглүүлээч гэж гуйгаад утсыг нь аваад нөхөрлүүгээ залгаад тэгээ нөхөртөөгөө холбогдоод хаана уулзъя гэд нөхөртөөгөө тохироод тэр өдөр бол нөхөртөөгөө буцаж уулзаж чадсан. Тэгээ нөхөртөөгөө уулзаад явж исэн чинь удалгүй утсанд нь нэг мессеж ирсэн. Тэр нь юу байсан бэ гэх юм бол бид хоёр завин дотор гацчихлаа. Түрүүн танд утсаа зээлсэн хоёр эмэгтэй байна. Та цагдаагийн завь далаа руу дуудаад өгөөч гэсэн тийм мессеж байсан маа. Тэгээ мессежийг хүлээж авангуутлаа эмэгтэй бол маш их гайхаад уг нь бол цагдаагийн газарт очиж мессежээ үзүүлсэн байлээ. Гэхдээ бол яг дөрвтэй тийм арга хэмжээ авч чадаагүй байсан. Тэгээд хэрэг гарсны дараа болохоор мэдээж энэ утасны мессеж нь бол нотлохоо болж цагдаа нар бусан орчмын тэр өдөр далаад гарсан бүх завиудыг шалгаж эхэлсэн. Тэгтэл тэр дунд бол яг нэг бүртгэлгүй завь далаад гарсан болохыг нийлрүүлсэн. Тэгээ завнар болохоор далаад гарах үедээ яг бүртгэл хийлгээд уг нь бол далаа руу гардаг. Тэгтэл яг тухайн өдөр бүртгэл хийлгээгүйгээр далаа руу гарчгаад буцаж ирсэн завь байж таарсан. Тэгээ энэ завь нь болохоор нөгөө сэжигтэн алуурчин ууж өнгөн гэдэг нэртэй өвгөний завь байсан ба. За ингээд цагдаа нар бол яаралтай ууж өнгөний завийг нь бол нэгчгэд завин дотроос эмэгтэй хүний байж болох урт өснүүд хохирогчийн нэгнийх нь кредит карт илэрсэн байгаа. Мөн хохирогчдын нэг болох эмэгтэй 119 руу 4 удаа залгасан тийм дуудлагын бичлэг олдсон. Тийм дуудлаган дээр болохоор надад цагдаа хэрэгтэй байна. Цагдаа далаа руу явуулаад өгөөч гэж байгаа эмэгтэйгийн хоолой бичигдэж үлдсэн байсан. Тэгтэл ард нь болохоор чи яагаад цагдаа дуудаад байгаа юм бэ гэж хэлж байгаа эрэгтэй хүний хоолоос үлдсэн байсан. Тэгээ энэ хоолой бол ялтчгүй тэр өвгөний хоолой байсан. Ингээд баримт нотлогоонууд ил болсон учраас цагдаа нар ууж өнгөнийг баривчилсан. Тэр ихэндээ бол би хүн алаагүй санамсаргүй л тэд нар чи усан дунчихсан гэж хэрэгээ бол үгүйсгэжсэн. Гэвч давин дотор байгаа бүх нотлогоо дуудлагын бичлэг зэргүүд нь бол яах чаргагүй хэргийн баримт нотлогоо олж чадсан. Уужингууны хувьд болохоор 165 см орчим нуруутай жижигхэн биетэй 70 гаруй насны хүн байгаа. Тэгээ яаж ганцаараа завин дээр 2-2 эмэгтэйг дийлж унгаасан юм болоо гэж хүмүүс бол анхандаа асуулт тавьж исэн. Гэхдээ энэ нь бол хариулт нь маш ойлгомжтой. Яагаад гэх юм бол далайн нөхцөл байдал, дайвалзах тэр бүх зүйлд насаараа загас барьсан өвгөний хувьд бол тэнцвэрээ олохдоо маш сайн дасан зохицчихсон хүн байсан. Мэдээж тэр хоёр эмэгтэйг бодвол тийм учраас завь бол баг түүний хувьд гэршигэн газар болчихсон байсан учраас завин дээрээ бол яаж хийж агаад амьд үлдэх боломжтой байсан. Тэгэд уужингүний хувьд болохоор ойр хавьд нь гэрч байхгүй, загасчд хаана явж байгааг гэд бүхэл нөхцөл байдлыг мэдчихсэн учраас 4 хүний амь насанд хүрч чадсан байна. За тэгээд шүүх хурал алсан. Тэгээд шүүх хурал дээр болохоор уужингү нь бол ерөөсөө хэрэг хийсэндээ гимшиж байгаа царай байхгүй. Би зүгээр л тэдрийг завинд суулгасан. Тэд нар өөрсдөө яах гэж миний завин дээр суусан. Тэр нь л өөрсдийнх нь буруу болж таарсан гэх мэтчлэн зүйлийг ярьж исэн. Тэгээд мөн хэлэхдээ би ер нь бол маш олон жил ганцаараа амьдэрсэн хүн. Тэгээд эмэгтэй хүнийг хараад яалтчгүй биеинд нь гар хурж үзмээр санагдсан. Тэд нар надад биендээ гар хөргөчгсөн болвол би бас тэдрийг яахчгүй байсан гэж хүртэл өөрийгөө өмгөөлж исэн. За ингээд 4 хүний амь насанд хүрсэн түүний шүүх хурал нь явагдаж түүнд бол анхан шатанд цаазаар авах ялыг оноосон байгаа. За тэгээ энэ нь болохоор яг Солонгосын түүхэнд хамгийн сүүлийн цаазаар авах ял авсан хүн юм билээ. Үүнээс хойш болохоор цаазаар авах ялыг болвол оноохгүй байгаа юм бэлээ. Тэгээ уужингүний хувьд болохоор цаазаар авах ял авсныхаа дараа бол давж заалтсан. Гэхдээ давж заалтсан ч гэсэндээ түүнийг давж заалтсан нь бол ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Цаазаар авах ял нь хэвээр үлдсэн. Гэхдээ ял нь хэрэгжихгүй явж байгаад 2024 он буюу өнгөрсөн жил шоронд өвчнөөр нас орсон юм бэлээ. Тэгэхээр ер нь бол цаазаар авах ялаар шийдгүүлж чадаагүй. Тэгээд шоронд орсноосоо хойш бараг 10 хэдэн жил шоронд амьдэрсэн гэсэн үг. Тэгэхээр 80 гараад тэгээ өвчний улмаас
амнасаа алдсан байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань бол үнэхээр харамсалтай, маш гомдолтой юм хэрэг байгаа. 4-ийн 4 ийм цэл залуухан настай залуучууд зүгээр далаад гарч үзэх гэсэн сонирхлоосоо болоод ийм маш аимшигтай цуврал алуурчин загасчинтай таарч амнасаа алдсан хэрэг байгаа. Тэгээд ямар ч хүн мэдээж тийм даал гарчихсан хүнийг хараад аюултай гэж юусоо бодохгүйгээр завин дээр нь суусан нь бол ойлгомжтой. Хэрвээ залуухан хүн байсан бол бас жоохон айгаадч гарахгүй байх байсан билүү мэдэхгүй. Тийм настай хүнийг бол хинч өөрсдөд нь тийм аимшигтай зүйл хийн гэж төсөөлөөгүй, ойлгомжтой байгаа. Та бүхэн нэрийг сонсоод ямар бодол төрж ийн тэр бүх зүйлээ бас комент хэсэгт бичээд би бинтэйгээ хуваалцаарай. За тэгээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Сувг дээрээ subscribe, like дараад суугаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцаая.